сайн байцгаана уу? Би Энжмаж Тум байна. За би сургаалт ус 24-өөс уншиж өгье. 24:15-аас хар саатан чи зөв шудрах хүний гэр орны эсрэг санаа үрлээд бүү отож шивт. Алжлаа тайлдаг газрыг нь бүү сүвдэг. Учир нь зөв шудрах хүн долоо будурч сэхнэ. Харин хар саантай хүн гай тохиох цагт нэг мөсөн бүдрэн гэж. Тэгэхээр учир нь зөв шудрах хүн долоо будурч сэхнэ. Тэгэхээр үнэхээр эзний өмнө зөвхт байх бол маш чухал байдаг. Тэр энэ дээр зөв шудрах хүн яадаг гэж нь бүдрөвч сэхнэ гэж хэлсэн байна л да. Тэгэхээр бид нар өөрсдөө мэдсэн мэдээгүй заримдаа яах вэ? Бүдэрдэг байх нь. Заримдаа хүмүүс биднийг бүдрээдэг. Ямар хүмүүс вэ гэхээр хар саантай хүмүүс. Эзнээс холдуулах гэж оролддог, янз бүрийн буруу зам руу татдаг. Эсвэл бүр зүгээр ч биш гүвтэгдэг, сайн нэр чинь доош нь хийдэг, янз янзаар хэлдэг. Ховж өвн хүртэл утгаж орхидог. Эсвэл нь атаархдаг. Ингээд янз янзын байдлаас болоод эсвэл чамайг айлгаж сүрдүүлдэг. Энэ болоос энэ бүх зүйлээс болоод тэр хүн бүдэрдэг байгаа. Гэтэ энд юу гэж хэлсэнээр долоо бүдрвч сэхнэ гэж хэлсэн. Долоо бүдрвч сэхнэ гэдэг нь болохоор та олон удаа бүдэрч магадгүй шүү. Бүдэрнэ. Гэхдээ та эцэст нь сайн сайхан дээр очноо. Сэхнэ. Эзэн өмнө зогсох болно гэж хэлсэн байна. Тэгэхээр харин хар саантай хүн гай тохиох цагт нэг мөсөн бүдэрнэ. Нэгсэндээ таныг тэгж доош нээж ийсэн, янз янзаар хилж байсан, доромжилж байсан, хонх хөндлөг нутгаж байсан. Тэр бүх хүмүүс яадаг вэ гэхээр нэг мөсөн бүдэрнэ гэсэн үг. Гэхдээ чиний дайсан унахад баярлах хэрэггүй гэж дараачихны шилдэр байна. Бүдрэгтэн зүрх чинь бүү баярлаг гэж байна. Тэгэхээр үнэхээр дайснаа сайн мэд хэрэгтэй. Бузар сунц унахад бол та баярлаж болно л доо. Харин хүн унахад юу баярлах тун? Яагтвэл тэр магадгүй өрөөч мэдэхгүй магадгүй хүүхд насны шахаараа хин нэг бүтрээсэн байж болно. Жишээлбэл саяхан нэг тохиол болсон юм. Нэг хүн үнэхээр хичээд ичгүртэй байдалд орчоод хүмүүсийн царай харж чадахгүй явж ижилтэй. Гэтэл чинь нэг найз нь дайрлаж гэн. Мэдлэхгүй хажуугаар нь өнгөрсөн чинь энэ яагаад надад дуурсан юм бэ гэж нөгөө найз нь ууралж. Яг үүндээ нөгөө хүн ичээд л явж исэн гэсэн үг. Харин нэг удаа би зүгээр л математикийн бодлого бодоод явж исэн. Үнэхээр юу ч тэр гадуур байгаа хүмүүсийг анзаараагүй. Үнэхээр толгой дотроо өөрийн бодоод явж исэн. Хажуугаар нэг таньдаг хүний хажуугаар өнгөрж л дээ. Тэгсэн чинь өө янжмаа их цантаа болсон байна. Натаа дуурсангүйгээд тэр авийн хамаг хүндэл баахан ярьсан байсан. Би зүгээр л тэр хүнийг хараагүй. Үнэхээр хараагүй шүү. Миний хань зүгээр л заримдаа үнэхээр харааны шилгээ зүгээгүй явсан үедээс хүн хардаггүй. Тэр үед нь бас л олон хүн ярьсан байдаг. Янз янзын ховж бүр зүгээр л жижиг сажиг юм зөндөөл болдог. Жишээлбэл намайг миний дөрөв өөр газар төрсөн л дөө. Тэгсэн чинь та дөрөв өөр хүний хүүхэдтэй мүү гэж нэг хүн хэлж исэн. Тэгээд үгүйдээ би зүгээр л нэг нөхөртөөгөө 20 хэдэн залуу ханьж гээ миний дөрөв хүүхэд миний биологи хүүхдүүдээ гэж хэлсэн. Тэр хүмүүс танихгүй мэдхгүйгээс болоод тухайн хүнийг мэдхгүйслээд янз янзаар хэлж мэдхгүй ховж үе ярьдаг бол та ховж үе ярихаа болох хэрэгтэй. Муу сүнсний гар хөл болохоо болох хэрэгтэй. Харин санаатаагаар хийдэг бол болгоомжтой байгаараа. Ягаад гэвэл та нэг бүс бүдрэх үед нэг бүсэн бүдэрнэ гэж хэлсэн байна. Тэр урд нь хийсэн тэр бүдэрсэн алдаанаасаа болоод хүн айдаг байгаа. Тийм учраас яг энэ бүдрэх үед айж болохгүй. Жишээлбэл ховж юунд одоо хуучин ховж юу ярьдаг байж байгаад сүнсээсээ чөлөөлөгдөд ховж юу яхаа болчих л дээ. Гэтэл нөгөө хүмүүс нь энэ чинь ховж юу ярьдаг хүн энтэй битгий нээлгээд нөгөө хүнийг гадуурхаж гэнэ. Тэгээд мэдээж надаар ирсэн. Тэгээд та бити таныг буруутгах байгаа буруутгах чинь чөтгөр юм аа. Тийм учраас тэр хүмүүс уг нь уучлах ёстой. Ах トゥ угаа 7-гийн 70 удаа уучлах гэдэг зарчмыг сайн мэдэхгүй байна тэр хүмүүс гэж хэлсэн. Тэгэхээр бид нар хүн бүдрэх үед нь нэгдүгээрт нь ямар ч байсан тий дайсан ч унахад баярлаж болохгүй. Тэр чинь тэр хүн ч гэсэн аваадах ёстой. Тэр хүн бас боломж олгох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүн ч гэсэн 7 бүдэрч байгааг бид нар хэлж мэдэхгүй. Магадгүй чиний дайсан хэм бэ гэдгийг сайн ялгах хэрэгтэй. Ялангуяа бүдэрсэн хүн тэрнээсээ болоод шарх аваад эзэнд үйлчлэгээ болцсон хүмүүс олон байдгийг мэднэ. Жишээлбэл салсан хүн байна. Би хүнээс салсан. Им чинь би яаж олон хүмүүсийн зогсох вэ гэж хэлдэг хүн байдаг. Гэтэ үнэнхээр тэр хүний буруу биш байдлаас болоод салсан хүмүүс би олныг мэднэ л дээ. Тэгээд харин ч сайн гэрлээд сайхан амьдраад эзэнд үйлчилж байгаа хүмүүсээ ч бас мэднэ. Гэтэ тэр бүхнээсээ болоод эзнээс бүр холцсон хүмүүс байдгийг хүртэл мэднэ. Заримд нь бүр иш үзүүлгээс болоод бүхнээс холцсон хүмүүс хүртэл байдаг. Жишээлбэл хүүхдгүй хүмүүс чи хүүхдтэй болно гэж хэлсэн чинь хүүхдтэй болохгүй жилийн дараа нөгөө хүн нь уурлаад чи бурхан чи худлаа байна иш үзүүлэгч чи худлаа байна гэж гомдоод бурхнаас холдоод явцсан хүмүүсийг хүртэл мэднэ. Тийм учраас бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Энгийн нэгэн зүйл хүнийг гомдоож болно. Жишээлбэл аавуудын уулзалт болжээ ээжүүдтэй ч юм уу. Гэтэл үнэхээр үргэн хүүхэд бол яах вэ?
Үргэн хүн бол яг хизээч аав болж чадахгүй тийм хүмүүний эмзэг сэдвэр оролцож байгаа гэсэн. Тэр бид янз бүрийн зүйл хийхдээ хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Шашин бол бурхан тайртай мөртлөө хүнийг хайрладаггүй. Харин бурхан хүн тайртай гэдгийг битгий мартаараа. Бурханы хайртай зүйлд хайртай байх тун. Ах トゥ чинь эсвэл чи өөрөө 7 удаа бүдэрсэн бол зэхэн харин зүвт байх тун эзний өмнө. Тэгэд эзэн үнэхээр таныг уурчилдаг, босгон байгуулдаг гэдгийг битгий мартаараа. Та өөрөө ч гэсэн бусдыг босгон байгуулаараа, бас өөрийгөө ч гэсэн босгон байгуулаараа. Эзэн бурхан танд үнэхээр хайртай шүү. Тэгээд алдаан дээрээ битгий анхаарлаа хандуулаараа. Алдааг сануулдаг нь зөвхөн буруутгагч. Буруутгагчийг зүгээр л назар Есүс нэрээр зайлгаж өгөөрэй. Эзэн таныг босгон байгуулах болно.